За сайн бацгаана. За өнөөдөр 7 дугаар сарын 2-ны өдөр 126-та парламент бүрдээд 365 хоног 1 жилийн ойн өдөр болж байна. Тэгэхээр энэ бол бас чухал юу хийсэн бэ? Цаашдаа юу хийх вэ гэдэг дээр бас бид бодож тунгаад цэгнэх ёстой өдөр гэж харж байгаамаа. За ажлын хэсгээс асуулт байна. Энэ нэршлийн хувьд зөрүү байна гэж харж байгаа. Хуулийн төсөлд агаар орчны бохирдлын дэд хороо гэж заасан. Санаачлагчдын тайлбарт бол агаар таслал орчны бохирдлын дэд хороо гэж тасалтай бичсэн байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө таслалтай таслалгүйгээрээ утга зүйн хувьд бол хоёр өөр тийш явчихж байгаа. Тэр энийг одоо нэг мөр болохгүй болвол энэ бол логикийн зөрчил үүснэ гэж харж байгаа. Энэ дээр тайлбар авъя. Хоёрдугаар чиг үүргийн хувьд зөрүү байна. Хуулийн төсөл тус дэд хорооны чиг үүргийг бодлого, зохицуулалтын болон хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг гэж өргөөрөөдөө заасан. За санаачлагчдын тайлбарт бол зөвхөн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих гэж хязгаарлагдсан шинжтэй тусгасан байна. Тэр энэ нь дэд хорооны чиг үүргийг хүрээг нь тодорхойгүй болгож болзошгүй маа гэж харж байгаа. Энэ дээр тайлбар авъя. 3-дугаар хуулийн төсөлдөх зарим зохицуулалт хууль тогтоох гүйцэтгэх засаглалын холбогдох байгууллагын чиг үүрэгтэй давхцалтай байна гэж харж байгаа. Тухайлбал төслийн 27-гийн 5-ын 1-т агаар орчны бохирдлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар хөрс усны бохирдлыг бууруулах асуудлаарх бодлого зохицуулалтын гэсэн заалтах улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бодлого зохицуулалтын гэсд нь улсын хурлын байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хорооны мөн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгтэй давхцах шинжтэй байна гэж харагдаж байгаа. Тэгээ энэ дээр бас тайлбар авъя. За агуулгыг бол дэмжиж байгаа. 2 сарын 3-4-ний өдөр бид нар утааны сонсголыг 3 тусдаа бие даасан одоо дид сонсгол, нэг томоохон сонсгол, хяналтын сонсгол хийсэн. Энэ өөрөлдвөл энэ агаар орчны бохирдлын асуудлыг улсын хурал дээр энэ дид хороо байгуулж нэг мөр авч үзэхгүй бол саксны бөмбөг шиг нааш цаашаа явсаар угаад эзэн бие байхгүй, хариуцлага байхгүй ингээд улс амьтан үхэж өргөдөөд улс оронд хохирол учруулад байгаа. Тэр утгаараа бол агуулгыг бол бүрэн дэмжиж байгаа. Саяны 3 зүйл дээр тодруулга авъя. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар хууль зүйн байнгын орон дээргэд дид хороо байгуулна гэсэн саналыг Тэмүүжин гишүүн гаргасан. За аюулгүй байдал гадаад удалгын байнгын хороон дээр чиг одоо тусгай байгууллагуудын одоо төсвийг л авч одоо үздэг. За хүний эрхийн зүгээс одоо хүний эрхийг хамгаалах талтай холбогдуулаад хууль зүйн байнгын хорооны дэргэд одоо энэ бас тодорхой чиг үүрэг бүхий дэд хороог байгуулъя гэсэн. Энийний яг одоо үндэслэл, ач холбогдол, зайлшгүй шаардлагын талаар Хишиг Дэмэрлийн Тэмүүжин гишүүн тайлбарлаж бас мэдээлэл өгөөч гэж хүсье. Энэ хоёр асуулт байна. Баярлалаа. За Баярмагнаа Баярбаатар гишүүн хариулт өгье. За Аюуши Ариунзая гишүүн Батэрдэн гишүүн хоёрын өргөн мэдүүлсэн улсын хурлын тухай нэмэлт өөрчлөлт оруулах дээр яг энэ таны асуусан чиг үүрэг давхцаад ороод ирсэн. Тэгээ ажлын хэсэг энэ дээр ажиллаад яг саяны таны үншдгийг одоо арай өөрчилж засаад агаар таслал орчны бохирдлын дэд хороо, агаар таслал, хөрс таслал, усны бохирдлыг бууруулах талаарх бодлогын асуудлыг гэж томьёолж оруулж ирж байгаа. Нэгт нь хоёрт нөгөө байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороонд агаар орчны бохирдлын хүн сүдэн аж ахуйн гэж дэд хороо байгуулж байгаа юм. Дэд хороо. Тэгээ энэ дээр манай улсын хурлын зарим гишүүд бас саналаа илэрхийлж ирсэн. Тэгээ ажлын хэсгээр хөдөөгийн хөгжил гэж хүн сүдэн аж ахуйн гэдэг нь яг үндсэн байнгын хорооныхоо нэр устдаа одоо чиг үүрэгтэй давхцаад байгаа учраас хөдөөгийн хөгжлийг гэж томьёолох саналыг оруулаад ажлын хэсгээр дэмжигдээгүй бол унтсан. Тэгээд энэ нүгээр явсан. Яг эрхлэх асуудлын хүрээнд бол хөдөөгийн хөгжил хоршооны чиглэлээр. Тэгэхээр энэ дэр нэг хүн сүдэн аж ахуйн гэдэг чиглэл энэ үгээрээ бол ажлын хэсгээр ингээд саналын зарчмын зөвлөлтөд санал гараад унаад тэгээ өчигдөр төрийн байгуулалтын байнгын хороо анхны хилцүүлэг дээр бол одоо яг саяны миний үнсэн томьёолоор бол дэмжигдээд гараад ирсэн байгаа маа эрдэнэлт гэж. Дараагийн асуулт нь Тэмүүжин гишүүн. За Тэмүүжин гишүүн хариулт өгье. За өнөөдөр 2025 оны 7 сарын 2-ны өдөр яг өнөөдрөөс өмнө 17 жилийн өмнө 2008 оны 7 сарын 1-ээс 7 сарын 2-ны шилжих шөнө 4 иргэн буудал амнасаа алдсан, 1 иргэн угаартаж амнасаа алдсан эмнэлт үйл явдал болсон юм аа. За энэ үйл явдлын дараа улсын хурал ажлын хэсэг байгуулад улсын хурал дээрх анхны нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Тэр нээлттэй сонсголоос зөвлөмж гарсан. Тэгээ тэр зөвлөмжийн хүрээнд дотор одоо ямар асуудлууд байсан бэ гэхээр тухайлбал ингэж хэлсэн байна. Эрүүгийн болон тагнуулын гүйцэтгэх албаны чиг үүргийг нарийн зааглаж
мөрд халууны бүт зохион байгуулалт хяналт хариуцлагын тогтолцоог хуульчлах гэж засгийн газарт зөвлөмж өгсөн байна. Гэрч хохирчийг хамгаалах хэрэгцээ орчин бий болгох, хохирол багдуулах сан байгуулах гэж засгийн газарт зөвлөмж өгсөн байна. Энэ 7 сарын 1-ний үйл явдлын дараа За гүйцээж хариулъя. энэ 7 сарын 1-ний үйл явдлын дараа дахиад юу болсон бэ гэхээр Монгол улсын нэг иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд шүүхэд гэр бүлээ туслуулахаар гомдол гаргасан чинь шүүх эвдрүүлэх хугацаа өгөөд тухайн шүүх хуралдаан болох өдрийн өглөө шүүхийн байрнаас 150 метрийн гадна тэр гэр бүлийн хүчирхийлэлд өртөжсэн хүнийхээ гарт тутгалуулж амнасаа алдсан. Ингээд зөвлөмжийн дараа тахрын албыг байгуулсан. Харамсалтай нь гэрч орчиг хамгаалдаг энэ байгууллагыг татан болгосон. За өнөөдөр дөнгөж сайхан бас яг энэ үйл явдал боллоо. Хэдий болтол хүний аймаар бид бодлогын буруу, улс төрийн буруу шийдлийнхэн золиосонд монголчууд ингээ өхүүлээд алуулаад дуусах вэ? Яг энтэй адилхан. Хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудлын өрөөнд тусгай хяналтын дотроо байгуулах гэж. Хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудал гэдэг 17 зүйл байна. Хууль зүйн хариуцлага хүлээх эрх зүйн үндэс одоо эрх зүйн үндэс ялын бодлого. Эрүүл иргэн захиргааны хэрэг маргаан зөрчил хянан шийдвэрх ажиллагаа, эрх зүйн тусалцаа, гэмт хэртэй тэмцэх хөрсөн сэргийлэх бодлого, хүний эрх хэрэгчлөө түүний баталгаа гэх мэтлэн хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудлаар бид хяналт хийж чадахгүй байна. Иргэний үндсэн эрх, хууль дээдлэх зарчим парламентод ёсныхоо хувьд биднээс оновчлогдоогүй байна. Тусгай хяналтын дэд хороо аюулгүй байдалтай холбоотой асуудлаар яваад идэг. Гэтэл хууль зүйн байнгын ороонд энэ асуудал байхгүй. Цагдаагийн байгууллагын аль багштаар гэрчийг хамгаалуулах гэсэн чинь гэрчтэй, хохирогчтой яг гэмт хэрэгтэндээ юм шиг харьцаж эхэлсэн. Аюулгүй байдлын байнгын ороон дээр байгаа тусгай хяналтын дотроо яг ийм иргэний эрх, хуулийн засаглалтай холбоотой асуудал бол бидэнд хамаагүй гадаад улга аюулгүй байдал гээд гадуур яваад байгаа. Энийг засахын тулд хууль зүйн байнгын орон дээр энэ тусгай хяналтын дотроо байгуулах гэж байгаа юм аа. Энэ бол иргэний За Сүхбаатарын Эрдэнэ бол гишүүн тодруулсоё. Тэмүүжин гишүүн одоо за үндсэн хуулийн 33 жилийн болж байна. Энэ олон жил өнгөрчихжээ. Яг ийм дуршлаг олон улсын жишгээр жишээлбэл ямар орнуудад байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл бид дэлхий дээр байдаг парламентод төлөвлөсөн орнуудын кейсийг одоо дуршлагыг Монголд оруулж ирэх гээд байна уу? Эсвэл бол одоо шинээр дугуй зохион бүтээх гээд байна уу гэдэг аягүй чухал. Энэ тал дээр та бас нэг мэдээлэл өгөөч. За нэмж хариулъя. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр бид өөрсдөө хитрхи олон шин дугуй зохиочж дэлхийд байхгүй шин дугуйныхаа одоо золиосонд бид хүний эрхийг, иргэдийнхээ эрх чөлөөг, амь насыг ингээд золиос сууж байгаа. Тухайлбал гүйцэтгэх ажлын тухай хууль. Гүйцэтгэх ажлын тухай хууль гэдэг ийм нэртэй тусгайлсан бүх салбарыг хамардаг хуультай улс орн дэлхийд алга. Хэрвээ мөрдөн шалгах чиг үүрэг гүйцэтгэж байгаа, гэмт хэрэгтэд тэмцэж байгаа, шүүхэд бүтээгдэхүүн бэлдэж өгж байгаа бол тэр бүх зүйл зөвхөн эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны хуулиар зохицуулж байна. Шүүхийн зөвшөөрөлтөй юу нууц мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэр доор энэ ажиллагаа явж байна. Энэ ажиллагааны өрөөнд хүний эрх зөрчигдөж байгаа хууль биелэхгүй байгаа бол парламент хууль зүйн байнгын ороонд хянаж байна. Гэтэл биднээс гүйцэтгэх ажлын тухай хууль гэж нэрлээд тагнуулынхаа хуультай холсноосоо болоод энд одоо ямар ч хяналтгүй явж байна. Парламент хяналт байхгүй. За Од сүрэнгийн номж